Ноябрийн 20-нд Гахай сарын 2-ны цагаагш Гахай өдөр итгэл хан буламын сургаал. Нэг хүн маанийн үрэлнүүдээ зүүн ширхгээр тулмагт боожа табиж байна. Итгэл хан булама нюус ёсы барижа үрэл туруулан олондуулж байна гэж аялда. Мөргөн ламнар хизээ заяанаас өөрийн нюус шадала үрэл дотор шингээж зонд тарааж байсан түүхтэй. Мөнөдөр мэдэгдээ манай хүртэж байсан үрэл дотор нэг мөргөн ламын шадлан байна. Тийм учраас тэнд ямар шадалтай нэг лам байвал тэдний үрэлээ тэрл нюуса шадалтай юм. Лама үгүй бол тэр үрэлийн хоосон ямарч нюус ёс үгүй.